Нийт ялагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан, үүнд улс төрд нөлөө бүхий итгэхэд буюу улсын их хурлын гишүүн 7, Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга асан 1, зам тээврийн хөгжлийн сайд асан 1, төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 1, аймаг сумын засаг дарга 3, улсын их хурлын гишүүний зөвлөх 1, гайлын улсын байд цагч 20, хил хамгаалах байгууллагын 5, авто тээврийн үндэсний төвийн 4, нийгмийн даатгалын байд цагч 1, аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын даамал 2, боомтын захиргааны дарга мэргэжилтэн 2, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани өдөр болон гүйцэтгэх албан тушаалтан 10, 5 толгой хувьцаат компани албан тушаалтан 14, 5 толгой төлш хувьцаат компани албан тушаалтан 5, 5 толгой төмөр зам хязгаартай харилцаа компани 3, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 тус шалгагдсан байна. За эдгээр ялагдагч нараас 20 ялагдагчид цагдан хоригт талсан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо 3 ялагдагч цагдан хориотой байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 57, албан үүргийг биелүүлэхийг төтгөлзүүлсэн 5, буян баталгаа авах 38 ялагдагчид талсан сэргийлэх арга хэмжээг авсан байна.